Өнөөдөр бүгдээрээ улс эх орны тухай яриад байгаа мó эсвэл үндэстэн хэл тэмдэг нэрийг болгож ашиглаад байна уу гэдгийг одоо хооронд нь ялгацууръя. Жишээ нь одоо Монголиа гэвэл Монгол улс, Монгол орн мөн үү? За энд багны мөрөнд бол дандаа улс эх орн буюу дандаа нэр үгээр хэрэглэдэг үгнүүдийг бичсэн байгаа. Жишээ нь China, Хятад улс, Russia, Орос улс, Japan, Япон, Корея, Солонгос, Франц, Poland, Польш, Финлянд, Египт, Египт улс, Georgia, Гүрж, Австралия, Австрали, Сингапур, Germany, Turkey, Турк, Вьетнам, Таиланд, England, Англи, Ireland, Ирланд, Spain, Испани, Камбодия, Камбож, Канада, Тайбет, Индия, Грис, Грек улс, Арабия, Араб гэж. За тэгэхээр эдгээр нэр үг учраас бид нар ямар шүүхэн одоо нэр үгийг бид нар хаана хэрэгэлдэг вүлээ, яаж хэрэгэлдэг вүлээ, яг тэр загвартад оруулж хэрэглэнэ. Жишээ нь одоо I came from Mongolia гэвэл та нар гадаадад очиос би Монгол улсаас ирсэн юм аа. Би Монгол гарвалтай хүн байна гэсэн үг болох нь байна шүү дээ. За тэгэл одоо энэ Huanjuge came from China гэвэл Huanjuge бол Хятадаас ирсэн тийм үү? За тэгээ Алиса came from Russia, Алиса Оросоос ирсэн. Tomoko came from Japan, Tomoko Японоос ирсэн. Hankite came from Korea, Hankite бол Солонгосоос ирсэн. Jean Reno came from France гэдэг ч юм уу тийм ээ. Jean Reno гэдэг мундаг жүжигчин байдаг шүү дээ. Халуурчин гэдэг кинонд тоглодог цэцэг барьчаад одоо Матильда гэдэг охинтой хамт яваад байдаг нэг тийм цэвэрлэгч гэдэг кино байдаг тийм ээ. За тэр хэлийг хэлж байна. За тэгээ Eva Zubek came from Poland. За тэгээ solo tracker буюу одоо ганцаараа аялдаг тэр Eva Zubek бол одоо Польш улсаас ирсэн гэх мэтнгээр ийм загварт оруулж болно. За тэрнээс гадна одоо we live in Mongolia. Бид нар Монголд амьдардаг. They live in China. Тэд нар бол Хятадд амьдардаг. Alisa lives in Russia. Алиса бол Оросд амьдардаг гэж хэлж болохоос гадна бас л нэр үг хэрэглэх маягаар Mongolia is famous of its horses гэвэл одоо Монгол орн бол адуу, мориор алдартай. За одоо China is famous of its food. Хятад бол хоолоороо алдартай. Одоо юу гэдгийг тийм ээ. Japan is famous of its hot springs. За одоо Япон улс бол орн бол халуун аршаанаар алдартай. Egypt is famous of its pyramids. Буюу одоо Египт бол одоо нөгөө пирамидуудаараа алдартай гэх мэтлэнгийн дандаа нэрийг болгож хэрэглэнэ. Гэтэл одоо Mongolian, Chinese, Russian, за тэгэл Polish, одоо Польш үндэстэн, Польш хэл, Finnish, Финлянд үндэстэн, Egyptian, Египт үндэстэн, Georgian, Гүрж үндэстэн гэд эдгээр нь болохоор яадаг бах нь үндэстнийгаа хэлнэ, хэлийгээ бас хэлнэ, мөн одоо тэмдэг нэрээр ашиглагдана. Тухайлбал I am Mongolian гэвэл би Монгол үндэстэн. Би Монгол гарвалтай тийм үү? Alisa is Russian гэвэл Alisa бол Орос үндэстэн. Hankite is Korean гэх мэтэр. Инха is Korean гэж ярих нь шүү дээ. За тэрнээс гадна I speak Mongolian. Би монгол хэлээр ярьдаг. Tomoko speaks Japanese and Mongolian fluently. За Tomoko бол одоо Япон болон монгол хэлээр чөлөөтэй ярьдаг гэж хэрэглэж болно. За тэрнээс гадна бол бид нэр тэмдэг нэр болгоод энэ үгнүүдийг ашиглаад ээж болно. Тухайлбал this is a Mongolian horse гэвэл энэ бол монгол морь. За that is a Chinese car гэвэл тэр бол хятад машин гэх мэтлэнгээр тэмдэг нэр болгоод за одоо юу гэдэг те Франц тоглоомч гэдэг юм уу Египт уламжлал гэвэл this is Egyptian tradition гэх мэтэр мэддэг үгүүдээрээ өгүүлбэр зохиогоод өшөө ямар улсууд мэддэг вэ? Өшөө одоо ямар хэлүүдийг мэддэг вэ? Үндэстэнгүүдийг нэрлэж чадах вэ гэдгийг одоо 250 гаруй улс их орн бол энэ дэлхий дээр байгаа. Тэдгээрийг бас хооронд нь ялгаж зөв хэрэглэж сураараа баярлалаа.